Өнөөдөр ялгах чадвар ба Бурхны үг гэсэн агуулгын хүрээнд Бурхны үгсээс судалцгаая. Эртний Израилийн Соломон хаан Бурхны хүслийн дагуу ард түмнээ 100 удирдах мэргэн ухаан гуйж залбирдаг байв. Бурхан Соломоны хүсэлтийг биелүүлж түүнд мэргэн ухааныг өгсөн. Бурханаас авсан Соломоны мэргэн ухаан дундаас хамгийн чухал нь шүүлт явуулахдаа зөв ялгах чадвар байжээ. Нэгэн өдөр хоёр эмэгтэй Соломон хааны өмнө ирж өөрсдийнхөө байдлыг шүүж шийдвэрлүүлэхийг хүсжээ. Энэ нь та бүхний сайн мэдэх агуулга л та. Хоёр эмэгтэй нэг гэрт амьдарч байсан бөгөөд ойролцоо хугацаанд хоёул хүүхэд төрүүлжээ. Гэтэл нэг эмэгтэйхэн хүүхэд нас барсан тул тэрээр хүүхдээ нэг гэрт хамт амьдардаг нөгөө эмэгтэй хүүхдээр сольчихдог. Ээж нь өглөө босоод хүүхдээ хөхүүлэх гэтэл хүүхэд нь үхсэн байжээ. Гэхдээ сайтар ажиглалтал өөрийнх нь хүүхэд биш байв. Нөгөө эмэгтэй хийсэн үйлдэл гэдгийг мэдээд тэр хоёрын хооронд хэрүүл маргаан үүсэж эцэст нь шүүхээр шийдвэрлүүлэхээр Соломон хаан дээр ирдэг. Тэд хин хин л миний хүүхэд гэж байсан тул Соломон хаан ялгах хэрэгтэй байв. Соломон хаан тэр хүүхдийг өмнө нь харсан ч биш, бас тэдний харилцааг сайн мэдэхгүй тул амьд хүүхэд хинийх нь хүүхэд үү гэдгийг мэдэх арга алга байв. Гэсэн ч Бурхан түүнд ялгаж чадах мэргэн ухааныг өгсөн. Тиймээс Соломон хажуудах цэрэгтэй хандан сэлэм авч ирээд амьд буй хүүхдийг 2 хуваан гэж тушаажээ. Хүүхдийг 2 хуваан гэдэг нь түүнийг хөнөөн гэсэн үг биз дээ. Соломон хаан зарлиг буулгахад нэг эмэгтэй нь хааны шийдвэр зөв, ингэх нь шудраг гэж хэлв. Нөгөө эмэгтэй нь хүүг тэр эмэгтэйд өгдөө, харин хүүг амьдал үлдээгэж гэж гуйв. Энэ хэмжээнд бол та бүхэн жинхэнэх нь хэн болохыг ялгаж чадхаар байна. Тийм үү? Соломон хаан үнэн ба худал, сайн ба мууг ялгах мэргэн ухааныг Бурханаас хүлээн авсан. Өнөөгийн энэ сүүлийн үед ч мөн ялгаагүй. Диавол архирах арслан мэд хин нэгнийг залгахаар гитэн явж байгаа. Заримдаа биднийг сорилтонд оруулж, заримдаа хуурамч нөхцөл байдал бий болгодог. Энэ бүхнийг Бурхан эхлээс төгсгөлийг хэдийн мэддэг болохоор л Тэнгэрийн хүүхдүүддээ та нар итгэлээ илүү бат болгоорой гэж анхааруулсан. 1-р Петр 1-р бүлгийн 8 дугаар ишлэлийг харцгаая. Нэгдүгээр Петр 1-р бүлгийн 8 дугаар ишлэл. Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Идүүгээ та нар түүнийг харахгүй байгаач түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй. Алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд юу олж авах вэ? Сэтгэлийн авралыг олж авна. Соломон хаан эдгээр эмэгтэйчүүдтэй урд өмнө хизээч уулзаж байгаагүй. Хүүхдийг нь ч харж байгаагүй хэрнээ яаж ийм мэргэн ухаан гаргаж үнэн худлыг ялгаж чадаа бол. Тэрээр их хүний үр хүүхдээ хайрлах сэтгэл, эхийн хайр, зүн совин гэж байдгийг мэддэг учраас үүгээр нь ялгаж чадсан байдаг. Энэ үед Тэнгисийн эргийн элс мэд олон сүм, маш олон шашны байгууллагууд, үе олон хүмүүс байдаг. Тэгвэл бид үнэн худлыг юугаар ялгах вэ? Энэ асуултын хариуг Бурхан дараах ишлэлд дурдсанчлан өгдөг. Бидний итгэлийн зорилго юу вэ? Сүнсний аврал гэдгийг мартаж болохгүй гэж Библиэд заадаг. Сатан эхлээс лавхуулаад үргэлж юу хийж ирсэн бэ? Үргэлж л худлаа ярьдаг. Сатан Адам Ева хоёрт сайн муугийн жимс идүүлж мэхлэхтэйч Бурханы хүсэлт огт нийцэхгүй худал үг хэлсэн. Гэвч Сатаны үгийг хүлээн зөвшөөрөх тэр мөчөөс л сүрлийн зам руу ордог. Энэ бол үнэхээр ухаангүй, мунхаг шийдвэр юм. Соломон эхийн хайр гихчийг жишиг болгож, жинхэнэ эхийг хуурамч ихээс ялгаж чадсан. Бидний итгэлийн тухайд авралын их үндэс нь Бурхан, бидний итгэлийн зорилго бол сүнсний аврал юм.
Үүнийг л зөв ойлгосон хүнийг Сатан уруу татаж чадахгүй. Хуурч мэхэлж чадахгүй. Учир нь тэр хүний хим химжүүр тодорхой байдаг. Энэ хим химжүүр байхгүй хүн юм л бол сорилтонд ордог. Тиймээс Иесус бидэнд итгэлээ хаан сурлуул гэж хэлсэн бэ? Хадан дээр барь гэж хэлсэн. Хадан хин билээ? Хадан Христийг бэлгэддэг гэсэн байдаг байхаа. Хэрэв Христ бидний итгэлийн жишиг болохгүй бол энэ хүний хэлсэн зүйл зөв мэд санагдаж, нөгөө хүний хэлсэн зүйл ч бас зөв юм шиг санагдана. Юу үнэн болохыг тодорхойлох хим химжүүр байхгүй болно. Бурхан Сатаны үйлдэлийг хэрхэн илчилж байгааг харъя. 1-р Петр 5-р бүлгийн 6-р ишлэлийг харцгаая. Иймд Бурханы хүчирхэг мутрын доор өөрсдийгөө даруй байлаг. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг үргэмжилнэ. Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд хай. Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг яахаар хайх уу? Залхахаар хайж буй архирах арслан мэд гитэн явдаг. Тэрээр залгих хүнээ сонгохоор гитэн явдаг. Өнөөгийн энэ цаг үе яг ийм л байгаа. Сүнслэг ертөнц иймэрхүү л байгааг мэдэж болно. 9-р ишлэл. Харин та нар юугаараа гэж байна? Бат итгэлээрээ. Библийн бүх сургаалыг ном 9-оор нь дагаж байгаа эсхийг нь харахад л тухайн хүнийг хэлбэрхэн ялгаж чадна. Тэд амаараа би Бурханыг хайрладаг гэдэгч алгасал баяр, амралтын өдөр зэргийг сахихгүй байгаа бол энэ нь тэдний итгэл худал гэдгийг тодорхой баталж байна. 2000 жилийн өмнө Есүс фарисеучуд болон хуулийн багш нартай ярилцсан байдаг. Тэд тухайн үед шашны удирдагчид байсан. Есүс тэдэнд тодорхой анхааруулга өгсөн. Та нар намайг уруулаараа хүндэлдэгч, зүрх сэтгэл чинь надаас хол байна гэж хэлсэн. Хүний сэтгэлд юу байгааг яаж мэдэх вэ? Бодол ил харагддаг уу? Гэсэн хэдий ч Есүс мэдэж байсан. Тэр яаж мэдсэн бэ? Матай 15-р бүлэгт бичснээр тэд хэний сургаалаар суралцсан гэлээ. Есүс та нар хүний сургаалаар суралцаж, хүний тушаал дагаж байж, яаж надад хайртай гэж хэлж чадаж байна? Миний та нарт тушаасан тушаалуудыг сахих нь намайг хайрлаж буй хэрэг биш үү гэж хэлсэн. Тэд Бурханы тушаалыг үл тоож байгаа хэрнээ амаараа л эзэн танд хайртай гэж хэлдэг. Гэвч Есүс тэдний үг үнэн эсвэл худал эсхийг шууд мэднэ. Яг л Соломон жинхэнэ эхийг хуурамч ихээс ялгаж чадсантай адил. Энэ үед бидэнд зөв ялгах чадвар хэрэгтэй. 8-р ишлэлийг дахиад уншъя. Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залхахаар хайж буй. Архирах арслан мэд гитэн явдаг. Харин та нар яагаарай гэж байна? Бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах トゥ нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. Христ дотор та нарыг өөрийн мөнх алдарт дуудсан. Бүх нэгүслийн Бурхан өөрөө түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, баттгаж, бэхжүүлэн байгуулах болно. Сүр хүч нь үеийн үед түүнд байх болтугай. Амен. Дайсан диавол архирах арслан мэд гитэн явдаг. Есүс 40 хоног мацаг барьсны дараа Сатанд соригдохдоо бүх сорилтыг амархан гихчин ялсан байдаг. Есүс юу гэж хэлсэн бэ? Хүн зөвхөн талахаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдрна. Зөв амьдрахыг хүсвэл Бурханы үгийн дагуу амьдр. Огт санаанд нь ороогүй хариулт өгсөн тул Сатан цочирдсан. Сатан ихэвчлэн хуурч мэхлэн, сорилтоор дамжуулан сүнсийг хөнөөхийн тулд Библийн үгсийг буруугаар ашигладаг. Тэр Иесуст хандан хэрэв чи сүмийн орой дээрээс үсэрвэл чамайг хөлөө чулуун цогчих вий гэсэндэ Тэнгэр илчирч өргөд явах биш үү гэж Библийг гойвуулж буруугаар ашигласан. Тэгэхэд нь Есүс
Юу гэж хариулсан бэ? Бурхан эзнээ бүү сорь. Бурхан бол сорилтын биш, харин итгэлийн субъект. Тиймээс бид сатааны үгийг сонсох нь өөрөө асуудал. Сатан бол биднийг тэнгэрт мэхэлж, биднийг дэлхий рүү хөөгдөхөд хүргэсэн гол санаачлагч шүү дээ. Түүнийг сонсох тусам мэхлэгдэнэ. Үүнийг сонсох ёстой юу гэдгээ бод. Сүнсний аврал гих жишигт анхаарахгүй бол бид хизээч зөв ялгаж салгаж чадахгүй. Байнга л итгэл ганхна. Сатан бол Есүсийг хүртэл сорьсон нэгэн биш үү? Заримдаа тэр бүр Библийг ч ашигладаг. Маш залтай. Хэрэв Соломон хааны шүүлтэд гарсан явдал та бүхэнд тохиолдвол та нар яах вэ? 50-50 гэхээр аз л мэджтэй гээд хайн хандвал хүүхдийг жинхэнэ ихэд нь өгөх боломжоо алдна. Соломон баттай ялгсан. Учир нь түүнд хим химжүүр байсан. Бидний итгэлд чи ийм хим химжүүр байхгүй бол үнэн үү худлаа гэж үргэлж эргэлзэнэ. Яагаад тэр вэ? Сатан бол сүнсийг дээрэмдэг чон боловч гаднаа ямар харагддаг вэ? Тэд хонины айрс нөмрөөд ирдэг тул тэд түүнийг таньж чадахгүй. Ялангуяа үнний талаарх агуулга нь сүнслэг байдаг учраас махан биеэр бол хүмүүс түүнийг зөв ялгаж мэдэх арга байхгүй. Тийм ч учраас өнөөдөр Бурхан бидэнд хэрэгтэй мэрэгэн ухааныг өгч байна. Та нарын итгэлийн зорилго бол сүнсний аврал. Гэсэн ч Сатан Еваг сайн муугийн жимснээс эдхийг ятгсан шигэ хуурам эхлэх үгсийг дэлхий бий болсон цагаас хойш хүн төрөлхтний чихэнд шүнсээр ирсэн. Сүнсний ертөнцид Бурханы үг болон Сатааны үг байдаг. Бурхан түүнээс эдсэн тэр өдөртөө л чи зайлшгүй өхнө гэж сайн муугийн жимсний онцлогийг өгн хэлсэн. Гэтэл Сатааны үгийг сонсохоор эсрэгээрээ илүү сайхан чим шиг сонсогдно. Тиймээс бидний сүнсний авралыг өгдөг Бурханы үгэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хосea 8 дугаар бүлгийн 11-р ишлэлээс үргэлжлүүлэн судлая. Ифраим нүгэл үйлдэх гэж тахилын ширээг олшруулсанд тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов. Түүнд би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч тэдгээр нь хэрхэн тооцогдсон бэ? Гаднын зүйл мэд тооцогджээ. Бурхан эхлээс төгсгөлийг хардаг учраас бидэнд зөв замыг зааж өгдөггүй гэж үү? Тийм ч учраас Библиэд Бурханд итгэх итгэлтэй бай гэдэг юм. Гэр бүлүүдэд Бурханы үгийг гаднын зүйл мэдээр үздэг хүмүүст чухамдаа сүнсний аврал өгөгдөх болов уу? Тэд хаанч бай, язгууртанч бай. Бид тэдний байр суурийг харах биш, харин тэдэнд сүнсний авралт хүрэх үйлс байна уу гэдгийг ялгаж салгаж чаддаг байх учиртай юм. Та бүхнийг энэ төрлийн асуудалд сайн шүгч болно гэж найдаж байна. Аврагдах уу? Огтхон ч авралт хүрч чадахгүй. Алхасал баярын үннээр дамжуулан Бурханы хуулийг хэн үнэн зөв сахиж байгааг шалгацгаая. Луг 22 дугаар бүлэг. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлээс харцгаая. Алхаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр Иохан нарыг илгээн явж бидний зооглох юу бэлтгэж байна? Алхасал баярын зоогийг бэлтгэв. 13 дугаар ишлэлд шав нар гарч алхасал баярт бэлтдэг. Есүс алхасал баярыг хэрхэн тэмдэглэснийг 19-р ишлэлээс харъя. Луг 22 дугаар бүлгийн 19-р ишлэл. Тэр талх авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг яа гэсэн байна. Үйлт гэсэн нь Бурханы үг. Тэгвэл Бурханы үгийг сонсдог хүмүүс яах ёстой байх нь вэ?
Үйлд гэж айлдав. Тийм эдцгээсний дараа тэр мөн аяга авч энэ аяга нь хэний төлөө вэ? Та нарын төлөө урсах, миний цусаар тогтоогдох шин гэрээ юм. Түрүүхэн Хосea 8 дугаар бүлэгт Бурхан би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч тэдгээрийг юу гэж үзсэн гэлээ? Тэд Бурханы үгийг гаднын зүйл мэтээр, хамаагүй мэтээр үзсэн. Өнөө үед амийн үнэн алгасал баярыг өөрсдөд нь хамаагүй мэтээр үздэг хүмүүс маш олон байдаг. Тэгэхээр Хосea 8 дугаар бүлэг болон Лук 22 дугаар бүлгийн үгсээр дамжуулан өнөөдөр дүгнэлт хийгээрэй. Аль тал нь авралыг үнэхээр хүлээн авч чадах, аль нь аврагдахгүй болохыг дүгнээрэй. Бурханы үгийг сонсдог хүмүүс авралыг гарцаагүй хүлээн авах болно. Гэтэл Бурханы ард түмнийг алгасал баяр шин гэрээний үннийг сахиулахгүй тулд манай эртний 325 онд Никеагийн зөвлөл хуралдуулж тэд алгасал баярыг маш залчин аргаар гүтгэж өөрчилсөн байдаг. Үүгээр бид ялгаж салгах хэрэгтэй. Алгасал баярыг тэмдэглэдэг сүм нь Бурханы үгийг дагдаг сүм үү? Эсвэл үүнийг тэмдэглэх хэрэггүй гэдэг сүм Бурханы үгийг дагдаг сүм үү? Та бүхэнд үүнийг ялгах хэцүү байна уу? Уг нь эдгээр үгс маш энгийн. Тэд алгасал баярыг гаднын зүйл гэж үздэг болохоор Есүс юу гэж хэлэх вэ? Эс бусыг үйлдэгч та нар надаас зайлгийж тэднийг хөөхгүй гэж үү? Бидний үйлсийн үр дүн эцсийн шүүлтийн өдөр шийдэгдэнэ. Юу ч болсон бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой. Тэд алгасал баяр бол Мосегийн хууль, хуучин гэрээний хуулийг яагаад шин гэрээнд сахих ёстой юм гэж маш залтай үгээр гүтгэдэг. Бид бүхэн Бурханы хүсэл юу болохыг баттай ялгаж чаддаг байх ёстой юм. Амос 2 дугаар бүлгийн 4-р ишлэлийг харъя. Эзэн ийхүү айлдаж байна. Юдагийн 3-4 гэмт үйлдэлийн шийтгэлийг би эс болуулна. Учир нь тэд эзний хуулаас яаж уу? Татгалзаж тушаалуудыг нь яагаагүй вэ? Сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан худлаар тэд төөрөгдсөн тул. Бурхан бидэнд Библийг өгч хүн төрөлхтний авралын төлөө өөрийн бүх тогтоол, зарлиг, хуулиа тогтоосон. Гэтэл тэд Бурхан минь танд хайртай гэдэг хэрнээ Бурханы хэлснийг би дагаж чадахгүй гэдэг. Тэр нь Бурханыг хайрлаж буй үйлс биш. Үнэн сэтгэл нь ил болдог. Тиймдээ л Амос 2 дугаар бүлэгт бичснээр тэд Бурханы хуулиас татгалзаж тушаалуудыг нь сахиагүй. Үр дүнд нь яасан бэ? Эцгүүдийнхээ дагаж байсан худлаар тэд төөрөлдсөн гэсэн. Мэхлэгдсэн хүмүүс ялгаж чадахгүй. Аль нь үнэн, аль нь худал болохыг өөрөө ялгах чадвараа алдах нь мэхлэгдэж байгаа нь тэр. Матай 13 дугаар бүлгийн 24-р ишлэлийг харцгаая. Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйлэл хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан хэн билээ? Диавол. Ирж буудайн дунд үрийн сүл тарьчихад яваад өгчээ. Түрүү цухойж үр тариа боловсроход үрийн сүлч бас гарч ирэв. Гэрийн эзний зарцнаар ирж түүнд эзэнтэн та чин талбайдаа сайн үр тариагүй билүү? Гэтэл үрийн сүл хаанаас гарчихдаг билээ гэхэд эзэн шууд мэднэ. Юу гэж хэлсэн бэ? Тэдэнд дайсан үнийг хийжээ гэв. Үнэн худлыг хизээд л ялгадаг Христ дайсан үнийг хийжээ. Сатан ийм үйлдэл хийжээ гэж хэлсэн. Тэр яаж мэдсэн бэ? Сатан биднийг Бурханы дуу хоолойг сонсохгүй болгож үргэлж саад болдог. Биднийг Бурханы үгийн дагуу амьдрахад тэр маш дургүй. Тийм ч учраас тэрээр Бурханы тогтоосон цаг үе хуулийг өөрчилсөн. Галаат 1-р бүлгийн 6 дугаар ишлэлээс харвал тэрээр өөр сайн мэдээ бий болгосон. Ийхүү Бурханы нээсэн Тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг хаадаг. Тэнгэрт мэхэлсэн шигээ энэ дэлхий дээр ч мэхлэх үүргээ гүйцэтгсээр л байгаа.
Тийм болохоор л бид юу ч болж байсан зөв бурууг ялгах чадвартай байх ёстой. 13 дугаар бүлгийн 36 дугаар ишлэл. Есүс хурсан олныг орхин гэрт оров. Шав нар нь түүн дээр ирээд тариан талбай дахь үрийн сүлийн тухай сургаалт зүйллийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь тэр сайн үр таригч нь хүний хүү. Сайн үр тарьсан тариач нь Есүсийг бэлгэддэг гэдгийг хэлж байна. Талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хүүгүүд, үрийн сүлийн өрөөд нь ерийн муу нэгний хүүгүүд, тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь Тэнгэрлэгч нар юм. Тиймээс үрийн сүлийг зулгааж, галт шатаах адил, үеийн төгсгөл тийм байх болно. Зарц нар нь эзэн талбайд маш их үрийн сүл байна. Бүгдийг нь зулгаахыг та хүсэж байна уу гэхэд эзэн юу гэсэн бэ? 29 дугаар ишлэл. Тэр хэрэггүй. Та нар үрийн сүл зулгаах гээд буудаг хамтад нь зулгаачхаж магад. Хизээ хүртэлөө. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цаг нь хизээ вэ? ертөнцийн төгсгөл хүртэл зүгээр орхи. Тэр мэдэж байгаа ч зүгээр орхи гэсэн. Тэгвэл үрийн сүлний мөн чанар юу вэ? 39-р ишлэл рүү эргээд очие. Тэдгээрийг тарьсан дайсан диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь Тэнгэрлэгч нар юм. Тиймээс үрийн сүлийг зулгааж, галт шатаах адил, үеийн төгсгөл тийм байх болно. Хүний хүү Тэнгэрлэгч нараа илгээхэд, тэд бүдрүүлэх бүх саад баяс бусыг үйлдэгчийг түүний хаанчлаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хайна. Өмнө нь Есүс үрийн сүлийг багцалж боогоод, галтай зууханд хайна гэсэн бол 41-р ишлэлд яс бусыг үйлдэгчийг галтай зууханд хайна гэсэн байна. Эцсийн дүндээ үрийн сүл нь юу гэсэн үг вэ? Яс бусыг хэлж байна. Бурхны хуулийг хэрэгжүүлэхгүй байхыг хэлдэг. Есүс 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирэхдээ энэ нь хизээч авралт хүрч чадахгүй үйлдэл гэдгийг бидэнд тодорхой заасан. Тэгвэл бид Библийн үгсийг яах ёстой вэ? Бид Бурхны үгийг дагах ёстой, сонсох ёстой. Бурхан 7 дахь өдрийг санаж, ариун нарсах гэсэн бол бид Бурхны үгийг дагах ёстой. Гэтэл мэхлэгчид бямб нэм ямар ялгаа байна? Бурханд л үйлчлбэл болно биздэй гэдэг. Гэвч энэ нь Бурханд үйлчлэх арга биш гэдгийг Бурхан бидэнд заасан. Эдгээр үгэнд хуурдсан хүмүүс Бурхны хүслийн талаар буруу ойлголттой болно. Амралтын өдрийг сахигч та нар миний ард түмэн болно. Энэ хэний үг вэ? Дэлхийн хүмүүс бямб байна уу? Нэм байна уу? Ер нь аль ч өдөр мөргөл тэмдэгсэн болно биздэй гэдэг. Бид Бурхан үнэхээр тэгж хэлсэн үү гэдгийг судлаад үзвэл тэдний бодол Бурханы үгнээс тис өөр болохыг ойлгоно. Итгэлийн үр дүн, өөрөөр хэлбэл итгэлийн эцсийн зорилго бол сүнсний аврал гэдэгт бид анхаарахгүй бол сатааны сүнслэг залмихийг хизээч ялгаж чадахгүй. Есүс дайсан үнийг хийжээ гэж хэний хийсэн үйлдэл болохыг ядах юмгүй мэдсэн. Яг л Соломон жинхэнэ ихийг хуурамч ихээс тэр даруй ялгаж чадсан шиг. Ах эгч дүү нараа бидэнд ч бас ийм ялгах ариун сүнс байх ёстой. Бурхан юу хий гэж хэлснийг мэдхийн тулд бид Бурханы дуу хоолойнд чих тавих ёстой. Эхлэл 3 дугаар бүлэг рүү очицгоё. Эхлэл 3 дугаар бүлгийн 1-р ишлэл. Эзэн Бурханы бие болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэгтэйн болох могой. Эмэгтэйд энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү гэжээ. Тэр эмэгтэй могойд бид энэ цэцэрлэг дэх моддын жимсийг идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан та нар түүнээс бүүид бас түүнд бүүхүр эс бөгөөс та нар өхөн гэж айлцсан гэхэд могой эмэгтэйд та нар ерөөсөө өгөхгүй. Ерөөсөө өгөхгүй гэж хэн хэлсэн бэ? Энэ нь могой гэж дүрслэгдсэн сатааны хэлсэн үг болохоос Бурханы үг биш. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эзэн тэр өдөртөө л чи зайлшгүй өхнө. Нэг тал нь эзэн ч өгөхгүй гээд нөгөө тал нь идвэл өхнө гэх ийм тохиолдолд бид хэнийх нь үгийг сонсох ёстой вэ? Харамсалтай нь эдийн цэцэрлэгт Ева сатааны үгэнд бүдэрсэн байдаг. Бурханы үг л биднийг
удирдан чиглүүлэх ёстой. Бурхан биднийг мөнхийн Тэнгэрийн хаанчлал руу хөтөлж, сүнсийг маань мөнхийн авралт хүргэх замаар дагуулдаг юм шүү дээ. Йохан 8 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлээс судлая. Боол гэрт мөнхөд байдаггүй. Харин хүл мөнхөд байдаг. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Та нар бол Авраамийн үр удам гэдгийг би мэднэ. Гэвч та нарын дотор миний үг байх зайгүй учир та нар намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа юуг вэ? Харсан зүйлсээ би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ өөрөөр хэлбэл сатанаас сонсон зүйлсээ л үйлдэг шүү дээ гэв. Есүс би эцгээсээ сонссон, харсан зүйлээ ярьж үйлдэг. Харин та нар эцгээсээ сонсон зүйлээ хийдэг гэж хэлсэн бай. Тэгвэл одоо бидний хийж байгаа үйлдэлийг л харвал бид хэний үр удам гэдгийг түвэггүй мэдэж болно. Хэрэг бид амралтын өдөр болон алгасал баярыг сахих ёстой гэж хэлбэл бидний эцэг хэн байх вэ? Бусад нь бид ням гаргийн мөргөл Христмас тэмдэглэх ёстой гэж хэлдэг. Бурхан бидэнд эдгээрийг хизээч өгөөгүй. Тэдгээр нь Бурханы баяр биш. Есүс өөрийгөө амралтын өдрийн эзэн гэж хүртэл хэлж, мөн Лук 4-р бүлэгт амралтын өдрийг сахих жишээ үзүүлсэн байдаг. Есүсээр заалгасан элч нарч бас амралтын өдрийг сахидаг байсан талаар Үйлс номонд олон удаа бичсэн байдаг биз дээ. Улмаар Матай 24-р бүлэгт Есүс зүгтэлт чинь өвөл эсвэл амралтын өдөр таарахгүй тулд яа гэж хэллээ. Сайн залбир. Өвөл хүйтэнд хэцүү байх. Мөн амралтын өдөр мөргөлөө сахих ёстой. Гэтэл бид ийш тийш зүгтах гээд амралтын өдөр мөргөлөө зохих ёсоор сахиж чадах уу? Есүс Матай 24-р бүлгийн 20 дугаар ишлэлд ертөнцийн төгсгөл хүртэл амралтын өдрийг марталгүй сах гэж ихэд чухалчилж онцолсон байдаг. Хэдийгээр Бурхан бидний төлөө эдгээр бүх хуулийг бичсэн ч өнөөгийн сүмүүд Бурханд итгэдэг гэж ярьдагч Бурханы дуу хоолойг огт сонсдоггүй нь харамсалтай. Амралтын өдөр бол миний болон та нарын хоорондох тэмдэг. Та нар үнэхээр миний ард түмэн, миний хүүхдүүд. Алгасал баяр, шин гэрэний үнэнд эдгээр амлалтыг шингээж тогтоосон биш үү? Өнөөдрийн сургаалын гол агуулга бид Бурханы дуу хоолойг сонсох ёстой гэдэгт байгаа юм. Гэсэн ч Бурханд итгэдэг гэж ярьдагч Бурханы дуу хоолойг өөрт нь хамаагүй мэтээр үзэж нүр буруулдаг хүмүүс байдаг. Тэд өөрсдийн дураар өөрийн бодолд дүгнэлтээ Бурханы үгнээс дээгүүр тавьдаг болохоор Сатаны үгийг сонсож хөдлөгдөд явдаг. Иймээс идэж болохгүй сайн муугийн жимс, тэдэнд хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр харагддаг. Эцэст нь бүх үйлдэл нь Сатаны төлөвлөсний дагуу болдог. Тийм ч учраас Есүс эзэн минь гэсэн болгоно Тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин эцгийн хүслийг үйлдэгч нь л орно гэж хэлсэн. Түүний сургаалыг дагах нь бидний авралт хүрэх дүт зам. 1-р Иохан 2-р бүлгийн 18 дугаар ишлэлийг харцгаая. Нялхсаа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлан одоо ч гэсэн антихристууд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. Тэд бидний дундаас яаж уу гарсан боловч эхэндээ бол эдгээр хүмүүс аврагдахыг хүсэж сүмд орж ирсэн боловч эцэст нь өөр зорилго, шалтгааны улмаас Бурханы дуу хоолойг сонсгоо болсон. Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. Анхны сүмийн үед ч үннийг хүлээн авсан ч сүүлдээ сүмээ орхисон хүмүүс байсан гэж Библиэд хэлж байна. Тэд би Бурханы дуу хоолойг сонсохгүй гэж шийдсэн хүмүүс гэж бид ойлгож болно. Гэсэн хэдий ч Бурхан миний хонд мөн бол яан гэлээ. Дуу хоолойг минь сонсон гэсэн.
Иохан 10 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлийг харцгаая. Есүс тэдэнд би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь намайг гэрчилдэг. Харин та нар хонд минь биш учир ядаггүй вэ? Итгэдэггүй. Миний хонд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бөгөөд тэд намайг дагдаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь булаахгүй. Тэднийг надад өгсөн эцэг минь бүхнээс авгаа бөгөөд тэднийг хинч эцгийн гараас булааж чадахгүй. Бурхан миний хон гэж нэрлсэн хүмүүс ямар онцлогтой гэж бэ? Миний ард түмэн дуу хоолойг минь заавал сонсно гэж Есүс хэлсэн. Би тэднийг мэднэ, тэд намайг дагна гэж Бурхан үүнийг хэдийн мэдэж байсан. Энэ үед ан санхун Христ болон шинэ Иерусалим тэнгэрийнх бидэнд шинэ гэрээний тогтоол, зарлиг, хуулиудыг өгч Бурханы дуу хоолойг сонсох боломжийг бидэнд олгосон. Бид эцэг эхийн сургаалыг дагах ёстой шалтгаан бол энэ зам л авралын зам, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрэх зам, Бурханы хүсдэг зөвхт байдлын зам, ивэлийн зам, ерөөлийн зам гэдгийг Библи болон иш үзүүлэгчид олон зууны туршид бидэнд зааж ирсэн. Энэ үед бидэнд зөв ялгаж таних чадвар хэрэгтэй. Сатан архирах арслан мэд хин нэгнийг залхахаар цаг үргэлж гитэн явж байдаг. Нөхцөл байдал ямар ч байсан бид Соломоныг шиг итгэлийн мэргэн ухааныг эрэлхийлдэг байх ёстой. Юу ч болж байсан бид эцсийг хүртэл эцэг эхийн замаар Бурханы биднийг хөтөлж байгаа замаар явах ёстой юм. Бидний одоо явж байгаа зам бол зөв зам. Заримдаа зөв замд хавчлаг, янз бүрийн саад тодхоор, уруу таталт, хууран мэхлэлч бий. Хэдийгээр сатааны олон сорилт байгаач, та бүхэн минь эцсээ хүртэл итгэлтэй байж, зөвхөн Бурханы дуу хоолойд л чих тавиарай. Бид Бурханы дуу хоолойг л дагаж байхад, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрэхдээ л хүрнэ. Бурханы сургаалт илүү итгэмжтэй хандаж, тэнгэрийн хаанчлалын талаар хараахан мэдээгүй байгаа хүмүүст зөв зааж өгч, тэдэнд итгэл найдвар өвөрлүүлцгээе гэж бүгдээс нь хүсээд өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.